Шонен болон Сэнэн. Аним болон манга хамгийн том зургаар нь ерөөхдөө ийм хоёр төрөлд хуваадаг. Тэгээд Шонен нь болохоор илүү өсвөр насныхан болон хүүхдүүдэд чиглэсэн. Агуулга гэхээс илүү акшн суурилсан, үзэгчтэй уйд авахгүй тулд байнга л ямар нэгэн тулаан эсвэл тийм анхаарал татах үс энтертейнинг том акшнуудаар бөмбөгддөг. Харин Сэнэн Шонен бодох юм бол арай илүү бодтой. Энтертейн гэхээс илүү үзэгчтэй толон тусгаад амьдралаа ирэх зүйл нь нэгийг бодох боломж өгөх зорилготой учраас арай матч хүмүүсээр үсэн гэж ойлгож байна. Гэтэ ерөнхий хар зургаар нь л ярьсан болохоо Сэнэн анимч гэсэн Шоны элементүүдийг агуулдаг. Шоны анимч гэсэн Сэнэн элементүүдийг агуулдаг. Бас аним болгоноос заавал нэг үнцгий утга санаа, философи дээр авах хэрэгтэй гэсэн дүрэн байхгүй учраас зүгээр насан туршсан матчер хүн болгон Сэнэн л үздэг гэсэн юм байхгүй. Хүүхэд байлаагээ зөвхөн бас Шоноос сонирхдаг гэсэн юм байхгүй шиг байсан. За тэгээд Шоненгийн том гурал буюу ерөөхдөө Шоненг төлөөлж чадах үс хамгийн шилдэг 3 анime нь юу вэ гэх юм бол хүмүүс Naruto, One Piece, Dragon Ball, Bleach, Hunter x Hunter гэл ер нь л нэлээд талцдаг шүү дээ. Харин Сэнэнгийн том гуралыг нэрлэх юм бол талаас илүү өвний Vinland Saga, Berserk, Vagabond гурыг нэрлэдэг байхгүй юу? Яг хөө заримдаа Vinland Saga жигддэг ч гэсэн энэ Berserk, Vagabond хоёр бол бүр үнэхээр монопол заяа. Энэ суудлаасаа хизээж огцрохгүй бараг л 90-с дээш өвн зоолттой энэ хоёрыг заавал оруулдаг. Гэтэ манай улсад ер нь манай улсад ч гэлтгөө бараг Японоос бусад орнд энэ хоёр бол угаасаа нэг тийм сүртэй од болоогүй. Яагаад гэвэл энэ хоёр мангагаар алдартай. Тэгээд барууны орнуудад бол угаасаа комикнуудад харлуулчихна. Азад бас манга уншдаг хүн хэр их хүлээгээд бодоод үзсэнгүүд яалтчгүй сургаггүй болчихж байгаа юм л та. Berserk болохоор яах вэ анимтай болохоор бас арай гайгүй. Vagabond харин анимч байхгүй. За тэгээд Монголд ч гэсэн хэдэн жилийн өмнө бол Vagabond мэдхүү ингээд уншиж исэн байтугай сонсч исэн хүмүүс хүртэл ховор хэлсэн шүү дээ. Одоо л ихтэй арай гайгүй. Юм хөгжсөн хаанаач үнгөө мангааг нь олоод уншиждаг болсон болохоор дэлхийд даяар энэ Vagabond гэдэг нэр нэг үе одоо л арай хөөрхөн тархаад эхэлсэн. За тэгээд уншигчдын дийлэнх хийхин хувьд хамгийн их сайшаасан зүйл нь энэ манганых нь хийц, зураглал, гэрэл сүдрэ эдрэгээд бүр үнэхээр манга гэж хэлэхдээ хэцүү. Нэг тийм морон зураг шиг те. Бараг фант болгоныг нь жааслаа зарчих үйс, фант болгоныг дэлгэснийхээ зураг болгочмоор. Энэ үзэсгэлэнтэй зураглалт нь тэгээд яг тохирсон үйл явдал, яг тохирсон үзэсгэлэнтэй ишлэлүүд хүрэх гээд байгаа мессеж нь ч гэсэн ерөнхийдөө л энэ манганы vibe бол бүр үнэхээр relaxing. Berserk бол тэгэл нэг тийм жоохон dark fantasy, ээжи тал руугаа штэ те. Харин Vagabond бол зүгээр л урлаг гэдгийг жинхэнэ утгаар нь харуулсан. Бас түүхэнд хамгийн шилдэг character development буюу дүрийн хөгжүүлэлт гэж юу байдгийг би эдисэн тултал нь мэдрүүлсэн бүтээл гэж үздэг. За нэг хэсэг штэ те. Сайн яаж байгаагаар сар хичээр манга хэтэрхий overrated, манганы фэнүүд нь зүгээр худлаа хайплаа шагаад идэг. Яг үндэ бол явхтай л манга гэсэн хэсэг бүл хүмүүс бас гарч ирсэн. Тэр хүмүүс тэгээд Vagabond яг юуг нь шүмжлээд байгаа вэ гингүүт нэгт Musashi гэд гол дүрнэ штэ. Манга дээрээ тэр нөхрийг нэг тийм цусан дулангассан байж байгаад character development болоод бүр амар kind, амар сайн хүн болсон гэж ярьдаг ч гэсэн эцсийн дүндээ стил хүмүүс халаал байдаг болохоор зүгээр Torfin Made in China clown хөлбөрч гэж рөөсдөлдөг. Тэгээд бас Vagabond-д яг тийм хүрэх гээд байгаа хамгийн чухал гол санаа гэж юм ерөөсөө байхгүйг шүмжилдэг. Vinland Saga-гийн тэр жинхэнэ дайчин хүн сэлэм хэрэггүй би илүү дээр хүн болмоор байна гэдэг ишлэлүүд нь эцсийн дүндээ I have no enemies гэсэн main санаан дээрээс ургаж гарч ирсэн. Эцсийн дүндээ тэр main санаан дээрээ л хүрээд ирдэ штэ. Харин Vagabond-ийн тэр гой сайхан ишлэлүүд нь ерөөсөө нэг газараа огтлцдаггүй. Зохиолч нь зөвхөн энэ тэндээс хитэн bullshit ишлэлүүд болоод ял өргөөж ихсэн идэр гэж муулж байгаа юмас. За тэгэхээр би бол Vagabond-ийн тэр 327 бүлгийг бүгдийг нь уншсан гэж бодлоо яриад яах вэ? Ерөнхийд нь гүйлгэж байгаа л тэгэл хамгийн чухал үйл явдал, хамгийн чухал ишлэл идэртэй хэсгийг л тогтож унссан гэж хэлж болно. Гэтэ ямар ч хэлсэн тэр гол санаа хүрэх гээд байгаа мессежүүдийг нь ойлгох шиг л болсон болохоор өнөөдөр та нартайгаа өөрхийн бодлыг хуваалцаад үнэхээр overrated мөн үү биш үү гэдгийг нэрвцүүлэе гэж бодлоо. Яг хөө би энэ бичлэг дээр манганы үйл явдлыг нэг бүрчлээ ярихгүй. Зүгээр гол хэсгүүд тэгээд хамгийн гол нь түүнийхэн цаад санаа, философи эдрийг ухаж ярих болно. Гэтэл мэдээж үйл явдал руу н орох болохоор яалтч өссөн үсээгүй спойлер гарч ирнэ гэдгийг анхааруулъя. За манга маань энэ 17 настай Takezo гээд стел нөгөө дэлхий цээжинт нь багтчихийдэг хүсэл мөрөөдлөөр дүүрэн өсвөр насн дээр явж байгаа залуу сэлэмчнэр эхлэнэ. Манай хүн бол ер нь нэлээд чадварлаг, нэлээд хүчтэй, жинхэнэ нөгөө Rising Star самур аахгүй юу. Гэтэ тэр тулдж байгаа арга барил эдэр нь арай л хэрцгий, жинхэнэ цусан дулангасан өрөвдөх сэтгэлгүй алуурчин гэж хэлж болно. Тэгж байгаа нэг өдөр нэг ламд баригдаж хүлүүлээд тэгээд манай хүн бол ер нь өөрөө хэнийг ч өршөөж байгаагүй шүү дээ.
Тийм болохоор тэр лам өөрийг нь амьд үлдээнэ гэсэн өчүүхэнч найдлаггүй за намайг хурдан алаатхаа гэж орилол те. Энэ үт харин нөгөө лам өөхөх гэдэг чинь тийм амар зүйл бишээ. Чи 8 насаа нандинах хэрэгтэй. Тэгээд чин дайчны хоонорчгүй араатар шиг зэрлэг байдал чинь угаасаа чамд зохихгүй чи амьдралаа шинээр эхлүүлэх хэрэгтэй гээл те. За ингээл Такезама нэрээ Мусаши болгоод манганы маань хамгийн анхны character development болж байгаа. 4 жилийн дараа Мусаши маань 21-т болсон. Өмнөхөөсөө лав хамаагүй илүү майчуур, зэвсгийн эрдмийн үед ч гэсэн илт сайжирсан болохоор одоо манай хүний амбиц бол нэлээд өндөр болсон. Наран доор дийлдэж хүн нэгэн буюу хорвоо дээр хамгийн хүчтэй, хамгийн дийлдэж хүн дайчин болно гэсэн зорилготойгоор энэ тентхийн мастеруудтай хүч үзэл явж идэг Ронн болсон. Манай хүн тэгэхэд бадарчилж явж байгаа нэг тариалан ч өвгүнийг яг араас нь дайрах чинь гэж төсөөлөөд сэлмээ сугалсан чинь зүгээр л манай хүн өөрөө төсөөлсөн байдаг. Эндээс бид Мусашиг сэтгэл зүйн хувьд арай майчир басноос биш тэр цусан дулангасан байдал нь бол яг хэвээр байгаа юм байна гэдгийг мэдэж авна. Яагаад өвгүнийг өөрлөнд дайрч ин гэж бодсон бэ гэхээр яг өөрийнхөө төсөөлсөн байгаа байхгүй юу? Хэрв хин нэгэн хүчтэй дайчин Мусаши руу нуруу гаруулах юм бол Мусаши шууд тэр боломжийг алдахгүйгээр завчгаар байсан гэсэн үг. Эндээс бид нэр хүмүүс ер нь өөрсдөө амар муухай бодолтой болохоор л тэр хүний ч гэсэн өөрсдийнхөө сэтгэхэд муухай болгож хардсан юм байна. Тэгэд Мусаши маань ч гэсэн надад яг үндэ дайсан байгаагүй би л өөрөө дайснаа болгоцсон юм байна гэд нэлээд чухал үнэн ойлгож авдаг. Энд дээр нөгөө Винланд цагаагийн философи орж ирж байгаа юм л да. Хин нэгэн чамайг дайснаа гэж үслэгээ чиний дайсан болчихгүй. Харин чи хин нэгний дайснаа гэж үсэх юм бол тэр чиний дайсан болно гэд. За тэгээ нөгөө ламчин Мусашиг бас чиний наадах чинь жинхэнэ хүч чадал бишээ. Чи яг жинхэнэ хүчийг олж авсан цагтаа л өөрийнхөө хэр хүчтэй гэдгийг ойлгох нь эдрийгээд. Угаасаа Мусашиг яриад байгаа хүч чадал, ламын яриад байгаа хүч чадал хоёр төсөөлцөл байгаа гэдг нь ойлгомжтой байгаа. Мусаши тэгээд энэ үгэнд нэр нэлээд конфьюз болоод цаашаа явах замдаа нэг мастертэй тулдсан чинь бүр гүйлээд үхэхийн давхар болонгуудаа зогтоод амьд үлдчихэж байгаа байхгүй юу? Тэгээд миний ойлгосноор бол хуучин Мусаши бол дайны талбар дээрээс зогтож нэр төрөө шавартай нутгах хийснаас шууд үхий гэж өгч штэ. Харин одоогийн Мусаши амьд үлдэхийн тулд 70 тухамсраараа зогтчихж байгаа нь нөгөө 4 жилийн өмнө ламын хэлсэн амь насаа нандгна гэдэг үгээрт нэлээд хүчтэй нөлөөс юм болов уу гэж бодсон. Тэгээд манай хүн шинэ ялагдлынхаа дараа надад яг юу дутагтаад ялагдчих вэ гэдгээ нэлээд бодож тунгаасны эцэст өнөөх цусан дулангассан байдал нь хойш татаад байгаа юм байна гэдгийг ухаарад тэр талаа засах жоохон бясалгалын бэлтгэл хийж байгаа нөгөө мастертайгаа дахиад тулалдаад энэ удаа харин ялдаг. Тэгээд хамгийн гол нь энэ тулаан дээр Мусаши анх удаа өрсөлдөгчөө өршөөж амьд үлдээдэг. Миний ойлгосноор бол энэ хүчит Мусаши өөрийнхөө амь насыг ямар үн цэнтэй бэ гэдгийг ухаарсан шигэ. Тэгвэл бусдын амь ч гэсэн минийх шиг үн цэнтэй биш үү гэсэн. Нэг осонд анх удаа бусдын өнцгөөс харс сурсан гэсэн үг. Тэгээд дараах нь бас тэр автаа бүр нэлээд алдартай дааж хөшөрцөн нэг самурагийн гэрлөө нууцаар ороод алж чадхаар байсан ч гэсэн алдгүй. Уг нь бол манай хүн шиг наранд орох дийлдэш хүн нэгэн гэсэн тайтлыг хөөж байгаа тийм том амбицтай хүнд бол энэ нь алдаж болохгүй боломж байхгүй юу? Тэр самурайг алчгал юм бол өөрийнх нь нэр хэд дахин хурдан дарахж эхэлнэ. Гэтэл манай хүн алдгүй. Алаагүй шалтгаан нь өөрийнх нь pride, дараа нэрх ачаа идэртэй ч холбоогүй зүгээр л цэвэр эмпати. Цэвэр эндэнгүй сэтгэл. Мусаши ч тэгээ нөгөө үгнөөс ингээд дийлдэшгүй болох гэдэг нь өөрөө тийм чухал юм уу? Таны хувьд ер нь дийлдэшгүй байна гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэж асуухад тэр бол зүгээр л үг гэж хариулдаг. Тэгээд чи тэр хий хоосон үгний араас хөөцөлдөж байхаар нүдэ анаад төсөөлвөл өөрийгөө ямар инфинити, ямар эрх чөлөөтэй юм бэ гэдгийг ухаарна гэж хэлдэг. Энэ болохоор энэ аниме хамгийн чухал санаануудын нэг байхгүй юу? Ерөнхийдөө нөгөө амжилт эдийн ханаас хөөцөлдөж хархны уралдаанд оролцож давхсаар байгаа дөхөх нь ингэж зөв юм уу? Бидэнд мөрөөдөл, зориг гэж байхгүй буюу өөрөөр хэлэх юм бол хүсэл гэж байхгүй болчвол тэр л хязгааргүй ад жаргал. Тэр л амар амгалан юм биш үү гэсэн нэг өсөндөө бас буддизмын философитой төстэй санаа гарч ирж байгаа. Гэтэ өгний яриаг энэ удаа Мусаши сайн ойлгож чадлагүй цааш явдаг. Тэгж жагаад бага насныхаа өстөн дайсантай санамсаргүй тараад бас ялцдаг. Гэтэл нөгөөх нь Мусашигаас аймгуудаг бөгөөд шалтгаан нь тэр нөхөр хайртай үнэ орхиж болохгүй байдалтайсэн байхгүй юу? Мусаши ч тэгээд тэрнийг бас нэлийн хоонортой дайчин гэдгийг мэдэх болохоор үнэхээр аймгуусанд нь итгэж ядаад би хэрвээ байсан бол хайртай үнийхэд лөө. Бусдын төлөө өөрийнхөө тэр хамаг эго нэр төрөө золин байж өссөн дайснаас аймгуу чадах байсан болов уу гэж эргцүүлэхийн зэрэгцээ өөрийгөө бас ямар хүчтэй болсон бэ гэдгийг ухаарчдаг. Яагаад гэвэл түрүүний Мусашигаас аймгуудаг дайчин бол ер нь нэлийн хүчтэй л дайчин байсан юм шиг байлээ. Тэгээд энэ хүртэл надаас аймгуугаа тань гэхээр чинь би тэр наранд орох дийлдэшгүй нэгэн гэдэг тайтлтаа баг хүрсэн юм биш үү гээл те.
Нөгөө гэгэрч эхэлжсэн Мусаши маань тэр том мөрөөдөл нүдэнд нь ойр харагдаад эхлэнгүүт буцаад хүйтэн сэтгэлтэй алуурчин болох замдаа орчиж байгаа. Өмнө уулзж исэн нэг мастер нь хүртэл Мусашитэй дахиж уулзаад чи өмнө жил хамаагүй илүү майчуур хамаагүй зүг замдаа явж исэн да. Уран уурчлаа гэж хэлдэг. Вагабондын ихтэй хамгийн таалагдсан хэсэг нь миний хувьд энэ аахгүй. Миний мэдхийн л бараг бүх анime манганууд дээр бүр хамгийн сайн character development-тэй гэдэг анимууд дээр хүртэл нэг дүр нь баг багаар те. Тогтмол байдлаар өөрчлөгцөөр байгаа л өөр хүн болчтой штэ. Харин Vagabond дээр тэр нь тогтмол биш, тийм унаж уссан те. Өөрчлөгдөжсэн гинэд буцаад хууч үзэл бодол руу орохгүй л те. Буцаад хуучин хүн шигэ болж байгаа эдгээр нь бол бүр үнэхээр реалистик. Би бүр яг энэ хэсгээс л Vagabond-ийн дүр хөгжүүлэлтийг бүрэн утгаар нь хүлээн зөвшөөрж байгаа байхгүй юу? Нэрэл яагаад бусад анимууд дээр дүрийн хөгжүүлэлт Vagabond чиг тийм унал босол байдгүй болоо гэдгийг гинэд анзаарч шөмжилж эхэлсэн. Бод амьдрал дээр бид угаасаа хизээш тийм амархан өөрчлөгддөггүй штэ. Өөрчлөгдөжснөө буцаж ирэхцүүлэн сэтгэл хөдлөлт дарагдаад эхлэнгүүт өөрөөр бодож эхэлнэ. Эсвэл амьдралд нь бүр том юм тохиолдонгууд буцаал нөгөө хуучин хүн шиг болох гээд байдаг. Энийг Vagabond гаргаж чадсан нь маш их таалагдсан. За тэгээд Мусаши маань үүний дараахан 70 сэлэмжтэй ганцаар ялаад бүгдийг налаад албан ёсоор өнөөх наранд орох дийлдэшгүй нэгэн гэсэн нэрэндээ хүрж байгаа байхгүй юу? Гэтэ манай хүнд ямар ч хансан байдал, ямар ч ад жаргал байхгүй байгаа нүднээс нь харагдана. Би ингэдэг яг юуны төлөө ингэж яарад исэн юм бэ? Энэ мөрөөдөл зориг гэдэг юм чинь яг л манай шиг холоос харагдангуй сүртэй харагдаад байдаг хэрнээ ойртонгууд юу ч байхгүй алга болчтой юм байна гэд. Нөгөө үгний наад дийлдэшгүй гэдэг зүйл чинь зүгээр л нэг үг шүү дээ гэсний учрыг одоо л ойлгож авч байгаа. Энэ хэсэг ер нь л айгүй олон хүмүүст relatable байсан байх. Миний хэд ч ихсэн адилхан. Би 6 жилийн өмнө анхын чанлаа нэгээд хурдхан 100,000 саб хүрээд Silver Play button гэдэг зүйлийг авахыг бүр үнэхээр хүсэж исэн. Гэтэ би хүрч чадаагүй. Тэгээд 2 жилийн өмнөөс их тэсэлтгээ шал өөр сууг нэгээд цоошнэр эхлүүлсэн чинь харин нэлээд потенциалтай үнэхээр 100,000 хүрч чадах юм шиг санагдаад тэр мөрөөдөл рүү бол нэлээд зүтгэсэн. Угаасаа Чикаро дээр 100,000 хүрч чадаагүй тийм айгүй ээжлүүлсэн мэдрэмж авсан болохоор их тэсрэлтээр яаж хийж байгаа 100,000 хүрээд Silver Button-аа захиалах тэр мөчөд бүр үнэхээр excited бүр байж ядчихсан байхгүй юу. Тэгсэн тэрнээс ганцхан сарын дараа Silver Button ирээл тэрийг нээж үзэж байхдаа би бүр арга хүчүүхэнч догтлол мэдрээгүй. Захиалахтаа тэгж их баярлж исэн ирнэ задлахтаа дотор бүр хав хоосон. Тэгэхээр ер нь мөрөөдөлтөө хүрэх биш мөрөөдөл рүүгээ хүрэх зам л хамгийн гоё юм шиг байлээ. Гэтэ яг миний Silver Button бол Musashiгийн тэр тайлтай харьцуулшгүй жижиг гэн л дээ. Гэтэл Vagabond энэ хэсэг бол ерөнхийдөө хүн өөрийнхөө burnout-ыг хүлээн зөвшөөрөх ёстой юм уу? Эсвэл хүчээр өөрийгөө сахилах баттай хүчтэй байхыг шаардах ёстой юм уу гэдэг талаар толилдоход тусалсан гэж хэлж болно. За тэгээ сүүлд нь Musashi маань тариачин болоод амар амгалан амьдралаар амьдрахыг илүүд үзэж эхэлдэг. Тэгээ тэр досгон нь нуур амьсгалаас болоод хоолгүй болоод өвлийг давж чадхааргүй болонгууд Musashi тэр досгоныхныхоо төлөө тентгийнхээ босс хамуураагаас өвдөг сөгдөж хоолгууж байгаа. Олж авахгүй ч тэгж их зүдэрсэн нэр төр ийгоо бусдын төлөө хойш тавьж байгаа нь түүнийг үнэхээр л өөр хүн болсон гэдгийг харуулдаг. Musashi одоо л ягаад нөгөө өстөн дайсан хайртай хүнийхээ төлөө хамаг нэр төрөө уландаа гიშгэж өөрөөс нь аймаг усныг ойлгож авдаг. Нөгөө нэр угархаар ясуугар гэж зүрэг байдаг та. Яг гоо гол санаа сэтгэлийн өвдөлт биеийн өвдөлтөөс илүү дор гэсэн утгатай л ах л та. Гэтэ тэрийн жоохон л мушгчих юм бол нэр төрөл хамгийн чухал нь. Нэр хүндийг олж авахын төлөө өөр хүн болж дүрсгсэн ч болно, өөрийн үзэл бодлоосоо урууж попперсон ч болно гэсэн буруу санаа гараад ирчих юм биш үү гэж би нэлээд айдаг. Үнэхээр л нэр төр гэдэг зүйл чухал ч гэсэн нэр төрөөс илүү чухал хүний өөрийнх нь үзэл бодол, хүн чанар гэх мэт зүйлс байдаг гэдгийг санаж авах хэрэгтэй болов. За тэгээд энэ манганы хамгийн чухал философи нь жинхэнэ хүч гэдэг бол бусдыг эмтэж чадах биш. Бусдад тусалж чадах тэр потенциалыг хэлнэ гэж байгаа байхгүй юу? Яг хөө өнгөц сонсох юм бол амар корни, өлег болсон юм шиг сонсож иж магадгүй ч гэсэн ухаад үзэх юм бол нэлээд гүнзгий, логикийн алдаагүй санаануудыг багтаасан байгаа. Хүнд туслах гэдэг зүйл нөр айгүй асуудалтай штэ тий. Хэрэг туслах жагаад гай болчвол яах вэ? Эсвэл тэр хүн туслах гэж өөрийнхөө амар амгалан байдлыг алдах нь өөртөө бас гай болж байгаа. Нэг өсөндөө өөрийгөө харьж чадахгүй байгаа шинж болчих штэ бас. Иймээс би бол бусдад тусалж амьдрий биш. Бусдад гай болчихгүй хүн шиг л амьдрах юмсан гэсэн зарчимтай хүн. Угаасаа бусдад тусалж байгаа хүн эцсийн дүндээ тэр хүнд өөрийнхөө төлөө тусалдсан штэ. Энэ нь тусалчвал энэ дараа надад туслана. Эсвэл зүгээр л нэг хүн туслангуудаа би ч өстэй сайн хүн шиг байл те. Өөрөөрөө бахархын төлөөж гэдэг юм уу. Ер нь шашнуудыг аваад үзэнгүү ч гэсэн Христийн шашныхан бол бурхан харж байгаа болохоор номлолын дагуу туслах хэвээр.
Буддистууд харин карма байгаа болохоор би сайн үйл хийвэл надад сайн үйл нэргээд ирнэ гэсэн. Нэг ясандаа шашныхан хүртэл бусдад яг бусдын төлөө биш, эцсийн дүндээ өөрийнхөө төлөө тусалдаг болж таарж байгаа байхгүй юу? Мэдээж би ч ихсэн адилхан. Бас бусдад ер нь яг хэрхэн тусалд юм бэ? Туслах чагаад гай болчихвол яах юм бэ гингүүд зарим хүмүүс өөрөө юу хамгийн хүсдэг тэр зүйлээ бусдад өг гэдэг. Гэтэ энэ тодорхойлолт бол угаасаа алдаатай шүү дээ, тэ? Энэ тодорхойлолтоор бол мазохист хүн цуврал орчин болчвол бусдад тусалж байгаа айгүй сайн хүн болчихно гэсэн үг. Тэгвэл бусдад туслахтаа өөрөө юу хүсэх байсан биш тэр хүн яг юу хүсэж байгаа бол гэдгийг ойлгоод хүн тус хурдан зориулж тусалж чаддаг тийм мэдрэмжтэй болчихвол тэ. Хэрэг үнэхээр өөртөө ямар ч хэлбэрийн ашиг хүлээхгүйгээр цэвэр бусдын төлөө бусдад тусалж чадах. Туслахтаа тэр хүнийхээ хамгийн их хүсэж байгаа зүйлийг нь мэдрээ тусалж чаддаг болчих юм бол тэрийг л магадгүй энэ манга дээр нөгөө хүч чадал гэж хэлээд байгаа юм болов уу гэж бодсон. Угаасаа яг үүнтэй холбоотой нэг нэлийн хүчтэй ишл гардаг нь ертөнц дээрх бодгол болгонд бусдыг эмтэх хүч байдаг. Харин бодгол болгонд бусдад туслах хүч байдгүй гэж хэлдэг. Үнэхээр л бусдад тусалсан шиг туслана гэдэг нь өөрөө хэн болгоны чаддаг зүйл биш учраас Мусаши тэр хүч чадлыг олох гэж нэлийн зүдэрсэн байх. Тэгээд би нөгөө Винланд цагаагийн бичлэг дээрээ дайсангүй амьдрах гэдэг нь хэнийгч дайснаа гэж бодлохгүйгээр амар тайв амьдрий буюу цаа санаандаа бусдад гай болохгүйгээр л амьдрий гэсэн санаа гэж ойлгосон баггүй юу? Яагаад гэвэл түрүү хэлсэнчлэн миний үзэл бодол ер нь тиймэрхүү. Хэнийч санаатаагаар гай болохгүйгээр амьдралаасаа явуулах хэвээр хүмүүсээ явуулаад болох хэвээр юмаа хүлээн зөвшөөрөөд нэг их тэмцэж өөрийгөө зовоолгүйгээр нөгөө эдис варидис гэсэн үзэлтэй болохоор Винланд цагаагийн надад дайсан байхгүй гэсэн ишлэлийг өөрийнхөө үзэл бодолтой тааруулаад хүлээгээд авсан юм шиг байсан. Гэтэл дахиад жоохон бодоод үзэх юм бол Торфийн үргэлж би илүү дээр хүн болмоор байна гэдэг нь шүү дээ. Тэгэхээр магадгүй Торфины би илүү дээр хүн болмоор байна гэдэг хүсэл нь Вагабондын тэр жинхэнэ хүч чадал гэсэн нэр томьёотой нэг утгатай юм шүү гэдгийг гинт анзаарч байгаа. Өөрөөр хэлбэл жинхэнэ хүч чадал гэдэг нь ганц бусдад гай болохгүй байгаад энэ нь хангалтгүй. Бусдад чин сэтгэлээсээ тусалж чадах тийм хүчтэй эмпати, бас юу хүсэж байгааг нь ойлгох нарийн мэдрэмж. Энэ л магадгүй Вагабондын хэлдгээр жинхэнэ хүч чадал, Торфины хэлдгээр илүү дээр хүн болох гэсэн тодорхойлолт юм болов. Бас нөгөө өвгөн мастрын хэлдэг нүдэн айнаад мэдрээд үзэх юм бол өөрийгөө ямар хязгааргүй гэдгийг ойлгоно гэдэг сургаал. Мусашигийн сүүл би ус шиг урсах ёстой байна гэсэн ишлэл хоёр огтлцож байгаа байхгүй юу? Үнэхээр тэр дийлдэшгүй гэдэг үгэн дор буюу ямар нэгэн мөрөөдөл доор ямар нэгэн хүсэл доор хязгаарлуулж хайрцаглуулна гэдэг нь буруу. Чамд хязгааргүй олон боломж байгаа. Харин ус шиг урсах гэдэг нь бүслийг ээлдэхээр ус гэдэг зүйл чи өөрөө хүссэн хэлбэртээ орж чаддаг. Юунд ч тасаж чаддаг буюу өгний хэлдэг хязгааргүй боломжуудтай бодис гэж хэлэх гээд байгаа юм болов уу гэж ойлгосон. Тэгэхээр яг хайлт сонсонгууд хоорондоо ямар ч хавцалтаагүй ишлэлүүд байгаа юм шиг боловч ухаад үзэх юм бол эдгээр нь үндсэн санаатайгаа огтлцоод байгаа байхгүй юу? Тэгээд бас бид нар угаасаа ухамсараад хэлж ижил ямар нэг юмд хайрцаглуулахгүй чөлөөтэй сэтгэж ижил бусад хүмүүс яг юу хүсэж байгааг ойлгож авна шүү дээ. Тэгэхээр бусдад туслахын тулд бид эхлээд хязгааргүй бодох хэрэгтэй. Бусдад туслахын тулд бид өөрсдөө эхлээд гол шиг урсах хэрэгтэй гэсэн үг. Магадгүй сүүлд Мусаши далуулдаг самурайнууд зарим нь дайны талбар дээр Мусаши шиг агууд дайчны гарт үхэхийг хүсчихсэн ч гэж болно шүү дээ. Өөрөөр хэлбэл Мусаши яг үнэндээ тэр хүнд тусалсан ч гэж болно гэсэн үг. Угаасаа бид хэд яг тэр үеийн эртний Японыхны үзэл бодол үнэт зүйл юу байсан гэдгийг ойлгохгүй учраас өнөөгийн амьдралд буулгаж үзээд шүмжлэх нь өрөөсгөл гэж бодож байна. За тэгээд энэ манга нь ерөөхдөө Японы алдар самурай Миямото Мусашига санаа авч зохиосон. Гэхдээ үйл явдлууд нь бол баримтат биш, зүгээр зохиол гэж ойлгож болно. Зохиолч Иноуэ өмнө бидний бас сонсч исэн Японд бас нэлийн алдартай Slam Dunk гэж манганы зохиолч. Тэгээд ер нь л тийм чадварлаг дандаа л masterpiece үйлдвэрлэж идэг толгой юм уу гэхээр бас фейлдчихсэн амар олон манганууд байт юм бэлээ. За миний ховын дүгнэлт хийвэл яг хав надад бүтнээр нь уншаагүй байж ингэж олон юм ярих хэрэг байгаа ч юм уугүй ч юм мэдэхгүй. Гэтэ надад л огтхон ч overrated санагдаагүй. Сэнин гэдэг төрлийнхөө гол үүргийг тултал гаргаж чадсан. За ер нь л тэгээд миний ярианы өнгө тоон хий байдлаас нь л надад энэ манга ямар их таалагдсан гэдэг нь ойлгомжтой байх. Даанч 2015 оноос хойш гараагүй. Зохиолч нь ерөөдөө burnout хийсэн юм шиг байлээ. Харин аним болж гарахгүй байгаа шалтгаан гэх юм бол миний бодлоо шаардлагагүй болохоор юм болов. Аним гэдэг зүйл нь өөрөө баг тэр мангагаал сурталчлах зорилготой байдаг. Тэгэд Vagabond бол угаасаа сурталчлаад байх шаардлагагүй. Үгийн алдартай эсвэл магадгүй Berserk аним шиг фейлдчүүл яана гэж жайсан байж болно. Угаасаа Vagabond-ийн тэр үзэсгэлэнтэй уран зураг шиг дүрслэлүүдийг багийн студид гаргаж чадах хэсэг нь эргэлзээтэй. Явж аж баг нөгөө мапагийнх нийлүүлгийг үзэх бах.
Тэгээд энэ манганы гол мессежийг олоод бусад ид санаануудыг холбож ойлгохын тулд толгоогоо нэлээд хашгилглаа. Тэгээд бас минийсээ ярьсныг л энэ манганы гол мессеж гэж ойлгож болохгүй шүү. Би зөвхөн өөрийнхөө ойлгосноор л тайлбарлаж өглөө. Зохиолч нь юу бодож ирснийг мэдэх юм алга. Уг нь бол тэгээд бичлэгээ аль болох ойлгомжтой байдлаар тайлбарлах гэж оролцсон ч гэсэн магадгүй жоохон нуршсан ч байхыг үгүйсэхгүй. Sorry guys. Энэ хүртэл миний уйдгартай яриаг сонсож ойлгох гэж хичээсэн бүх үзэгчдэд баярлалаа. Тэгээд бичлэгийн төгсгөлд хэрэг та анime, манга, webtoon эдэр сонирхолтой бол манай сувгийн community-д нэгдээд өөртөө адил сонирхолтой хүмүүстэй яриа өрнүүлж үзэл бодлоо хуваалцаарай. Тэгээ баяртай guys.